Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулдаг подкастын шинэ оны маань эхний дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийн дугаараар 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хөдөлмөрийн тухай хуулийн анхаарал зохих зарим асуудлууд сэдвээр мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Манай өнөөдрийн дугаарын хөтлөгчөөр өмгөөллийн Anta and Partners нөхөрлөлийн хууль хангал мэнийг бий орж байна. Зочин хуульчаар маань өмгөөллийн Anta and Partners нөхөрлөлийн өмгөөлөгч Инхчин оролцож байна. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулдаг энэ удаагийн подкастад зочноор оролцож байгаадаа баяртай байна. За тэгэхээр танд ч гэсэн мөн хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн хариулга 2021 оны 7 сарын 2-ны өдрөл батлагдсан. За тэгэхээр 22 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. За тэгэхээр иймд юуны өмнө хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой бидний анхаарал зохих ямар зохицуултууд байна вэ? Та энэ талаар мэдээлэл өгөөч. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд маш олон хуулийн фирмүүд, хуульч нар болон хүний нөөцийн зөвлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд маань ч гэсэн хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлан танилцуулах сургалт арга хэмжээнүүдийг бол маш их хэмжээгээр зохион байгуулж байгаа. Уг сургалтуудаар түүнчлэн ажлын хэсгийн зүгээс ч гэсэн олон тооны хилцүүлгүүдийг бол зохион байгуулсан. За эдгээр арга хэмжээний хүрээнд хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын үзэл баримтлал, суурь, зарчим, онцлог зохицуултуудын талаар бол хангалттай хэмжээнд мэдээлэл өгч өгсөн. Нийгмийн хэмжээнд хөдөлмөрийн тухай хуулийн талаар харьцангуй анхшны суурь мэдлэг мэдээлэлтэй бол болчихсон байгаа. Тэгэхээр миний хувьд өнөөдрийн подкастаар хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг дагаж мөрдөхтэй холбогдсон гарах нарийвчилсан журмуудын талаар болон ажил олгогчийн зүгээс байгууллагынхаа эрх зүйн орчныг хууль тогтоомжид хэрхэн нийцүүлэх талаар зөвлөмж өгөхийг зорж байна. Энэхүү мэдээлэл маань залуу хуульч нарт маань болон ер нь одоо яг хууль мөрдөгдөд эхэлчихсэн учраас байгууллагынхаа хэмжээнд яг ямар эрх зүйн бичиг баримт боловсруулах ёстой юм болоо гэд асуултын тэмдэгтээ сууж байгаа энэ аж ахуй нэгжийн удирдлагуудад маань бол нэлээд чухал ач холбогдолтой мэдээлэл өгөх болов уу гэж харж байна. За тэгэхээр хоёлаа засгийн газраас болон төрийн байгууллагуудаас ямар нарийвчилсан дүрм журмуудыг баталж мөрдүүлэхээр хууль заасан байгаагаас нь эхлээд яриад явах уу? За тэгэхээр миний харснаар буюу одоо манай фирмийн зүгээс хөдөлмөрийн тухай хууль батлагдсан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэндээ 20-од аж ахуй нэгж байгууллагуудад сургалт зохион байгуулад энэтэй ч холбогдуулаад нэгэнт одоо хуульчийнхаа хуваар хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын үзэл баримтлал ер нь яг энэ хуульд яг ямар ийм нарийвчилсан зохицуултууд байна вэ гэдгийг бол нэлээдгүй бас судалж үзлээ. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад үндсэндээ 16-аас 17 орчим энэ засгийн газраас болон төрийн байгууллагуудаас баталж мөрдүүлэхээр заасан энэ заавар, журам, аргачлалуудыг бол тухайлан хуульчж өгсөн байгаа. Эдгээрээс яг дурдах юм бол хүний мэргэжлийн түвшнийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүд хамтран батлахаар заасан байгаа. Энэ бол үндсэндээ яг хуучин хууль тогтоомжид байгаагүй зохицуулттай шинжилсэн найруулга дээр бол орж ирсэн юм зохицуулт байгаа. За мөн ажил мэргэжлийн үндэсний ангилал тодорхойлтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулсны дагуу батлах талаар мөн заасан байгаа. Бидний мэдж байгаагаар бол нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар баталсан үндэсний ажил мэргэжил албан тушаалын жагсаалт ангилал тодорхойлт батлах тухай жагсаалтын дагуу бид нэр үйл ажиллагаанд мөрдөөд явж ирсэн. Тэгэхээр энэ
ангилал жагсаалт мод шинээр батлагдах ёстой болсон гэсэн үг. Ааха. За ингээд бас зогсохгүй нэлээдгүй олон юм байгаа. Гэхдээ хэдүүлээ зүгээр тухайлаад ач холбогдолтой гэж үзснээ би дурдаад явах зүйтэй байх. Тэгэхгүй бол нэвтрүүлгийн маань цаг бас хязгаарлалттай байгаа. За нарийн мэрэгчлэр дагалднаар ажиллах журам мэрэгчлийн жагсаалтыг үндэсний хорооны саналыг үндэслэн мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалын авсралтаар бол баталгаар заасан. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээний маш олон төрлүүд орж ирсэн байгаа шүү дээ, тэ хангалуулж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад нөгөө дагалднаар ажиллах гэрээний маань нэг одоо салбар гэмүү нэг төрөл болж орж ирсэн гэрээ бол энэ нарийн мэрэгчлэр дагалднаар ажиллахтай холбоотой гэрээ байгаа. Тэгэхээр яг ямар албан тушаал одоо ямар мэрэгчлийг нарийн мэрэгжилд тооцох юм бэ гэсэн энэ жагсаалтыг бол хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд батлах учиртай. Гэхдээ одоогор бол батлагдаагүй байна. За түүнчлэн нэг шин зохицуулалт орж ирсэн. Энэ дээр бол нийгмийн зүгээс ч тэр хуульчдын маань зүгээс ч тэр бас айшаалтай ийм зохицуулалт орж ирлээ гэж харж байгаа нэг зохицуулалт бол юу гэхээр туслах малчин гэрийн үйлчлэгээний ажилтны эрх зүйн байдлыг зохицуулсан энэ зохицуулалтууд орж ирсэн байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад туслах малчин гэрийн үйлчлэгээний ажилтан тэдгээртэй адилдах ажилтнтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварыг мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд бол баталгаар заасан байгаа. За энэ дурддагдаагүй бас үлдсэн асуудал нь юу гэхээр нөгөө дундаж цалин ус тодорхойлох журам. За түүнчлэн 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд баталгаар байгаа. Насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлтэй холбоотой наривчлан зохицуултууд мөн нэмэлтээр орж ирсэн байгаа. Тэрнтэй бас хуульч нар маань танилцсан баг. Энэ мэтчлэн 16-аас 17 орчим журам, заавар, аргачлалуудыг бол засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас баталгаар заагдсан баг. За тэгэхээр эдгээр журмуудаас өнөөдрийн байдлаар батлагдсан хэрэгжиж байгаа журмууд байгаа юу? За байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны аль бие усны цахим хуудсыг мөн хуульч нар маань ч тэр аж ахуй нэгж байгууллагууд маань ороод танилцаад үзэх нь зүйтэй. Түүнчлэн Legal Info цэгийн цахим хуудасд бол яг энэ хуулийн хүчин төгөлдөр болчихсон эрх зүйн актуудыг бол байршуулдаг. Тэгэхээр ажлын цагийг нэгтгэн бодох журам, ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам, дундаж цалин хөлт тодорхойлох журам гэсэн энэ гурван наривчлан журам маань бол хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар батлагдаад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөд эхэлсэн байна. За тэгэхээр засгийн газар, сайд, бусад төрийн байгууллагуудаас Нэгжийн үйлчийн маань сая дурдсан нийт 16 орчим журмууд батлагдах ёстой байна. За тэгвэл ажил олгогч талаас хуулийн дагуу ямар эрх зүйн баримт бичгүүдийг батлан мөрдүүлэх шаардлагатай байгаа вэ? Яг энэ мэдээлэл нь бол одоо залуу хуульч нарт маань болон одоо бидний энэ подкастыг сонсож байгаа аж ахуй нэгж байгууллагуудад чухал ач холбогдолтой гэж бодож байна. За ерөнхийдөө мэдээллээ сонсоход амар болов гэдэг үүднээс би дуртад явчих. Тэгэхээр ажил олгогчийн зүгээс батлахаар тухайлан заасан хэд хэдэн журмууд бол орж ирсэн. За бидний мэдж байгаагаар байгууллагын үндсэн хууль гэж одоо нэрлэгддэг тийм хөдөлмөрийн дотоод журам бол зайлшгүй угаасаа байгууллагад байх ёстой эрх зүйн бичиг баримт. За хөдөлмөрийн дотоод журмаар бол нөгөө л үндсэн одоо удирдлага зохион байгуулалт тийм тайлан төлөвлөгөөгөө хэрхэн яаж гаргахын, ажилтан, ажил олгогч маань ямар эрх хэдлэхийн, ямар үүрэг хүлээхийн, сахилгын хариуцлага, гэрээгээ одоо хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, хөдөлмөрийн сахилгын зөрчил яг ямар зөрчлүүдийг тооцох юм бэ гэдгийг бол тухайлан заах хэрэгтэй. За үүнээс гадна амрах, хооллох, завсарлах, эхлэх, дуусах, үргэлжлэх хугацаа магадгүй одоо ажил үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалаад бямб нэм гарагт амрах боломжгүй ийм үйл ажиллагааны чиглэлтэй одоо ийм компаниуд маань бол тухайн ажилтнаа тохиролцоод 7 хоногийн яг ямар дараасан 2 өдөр амраах юм бэ гэдгээ хүртэл хөдөлмөрийн дотоод журамдаа заах хэрэгтэй байна.
За энэс гадна хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заах эсвэл тухайлаад одоо салбар жижиг журам гаргах байдлаар гарах ёстой журмын нэг нь юу вэ гэхээр ажил олгогч ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх таслан зогсоох гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг бол батлахаар заасан байна. Энэ талаар бол хуучин хуульд тусагдаагүй байсан тий. Гэхдээ бол одоо нийгэмд түгээмэл гэдэг асуудлуудыг бол хуулиар зохицуулж өгсөн харагдаж байна тийм үү? Тэгэхээр ер нь бол яг энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ажлын байрны дарамт бэлгийн хүчирхийлэл өртсөн ийм асуудал бол нийгмийн хэмжээнд бол маш их гардаг тийм. Хүний эрхийн үндэсний комиссоос төрийн захиргааны албаагчдын дунд судалгаа хийгдсэн байдаг. Яг энэ хөдөлмөрийн тухайлын шинжилсэн найруулгын төслийг хилцүүлэх үештэнд. Тэгэхээр энэ судалгаагаар ямар үр дүн гардаг вэ гэхээр 92 эмэгтэй ажлын байрны бэлгийн дарамтын улмаас хүчингийн гэмтэргийн охирогч болсон. Төрийн захиргааны албаагчдын дунд хийгдсэн судалгаагаар 92 эмэгтэй ажлын байрны бэлгийн дарамтын улмаас хүчингийн гэмтэргийн охирогч болсон. 3 эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн гэсэн ийм маш таагүй судалгааны үр дүн гарсан. Нэлээд өндөр тоо юм тий. Тэгэхээр энэтэй холбогдуулаад ер нь яг хувийн хвшлийн томоохон аж ахуй нэгж байгууллагууд дээр ч гэсэн яг ийм төрлийн судалгаанууд бол хийгсэн байна лээ. Харьцангуй төрийн байгууллагыг бодоход дажгүй бас судалгааны үр дүн гарсан байсан. Тэгэхээр ер нь яг энэ зохицуултыг хөдөлмөрийн дотоод журмандаа тусгах ч юм уу эсвэл хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусгаж дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтыг үл твчих орчныг бүрдүүлэх үүргийг бол ажиллуулагч хүлээсэн байна. Яг хуу зөвлөмж маягаар гэх юм уу те төрийн байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд оруулах жишг загварыг бол хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хороо хүний эрхийн үндэсний комиссийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн тушаалын хавсралтаар бол баталсан байна лээ. Тэгэхээр энэ зааврыг бол хувийн хвшлийн байгууллагууд маань ч гэсэн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусгахдаа бас нэг эргүүлж хараад жишг болгох бол боломжтой гэж харж байгаа. Хөдөлмөрийн дотоод журмаас гадна мэдээж ойлгомжтой нөгөө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэж байгаа гол үндсэн эрх зүйн бичиг баримт болох хөдөлмөрийн гэрээ бол мэдээж байгууллага манд бэлтгэсэн байх ёстой. Энэ гэрээний хуульд нийцсэн одоо загвартай болчихсон байх ёстой. Тэр хөдөлмөрийн гэрээ маань бол маш олон төрөлтэй болчихсон. Тухайн байгууллага дээр бол туршилтаар ажилтан авч ажиллуулж байгаа тохиолдолд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ магадгүй одоо дадлага туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулах гэж байгаа бол дагалднаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ. За нөгөө мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг оюутан хүүхдүүд маань практикт дадлага эзэмшээд ингээд ажил хөдөлмөр эрхэлье гэж байгаа бол дагалднаар суралцуулах хөдөлмөрийн гэрээгээд ийм бас шин төрлийн гэрээ ороод ирчихсэн байгаа. Илүү наривчилж өгсөн юм шиг байна тий. Тий, ер нь бол байгууллагын хэмжээнд одоо амьдрал дээр практик дээр бол хөдөлмөрийн харилцаа бол маш олон төрлөөр явдаг боловч наривчлан зохицуултууд байхгүй учраас нэг үндсэн хөдөлмөрийн гэрээ эсвэл өсөөр ажиллах гэрээ хүртэл байгуулад ингээд эрх ашиг нь хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагддаггүй практик жишгүүд бол байдаг байсан. Тэр энэ асуудлыг бас зангуу наривчлсан ийм зохицуултууд орж өгснөөрөө шийдвэрлэж чадсан болов уу гэж харж байгаа. Гэрээний төрөл нэгэнт ярьсан дээрээ бидний мэдж байгаагаар контракт гэрээ гэж нэрлэдэг тий гүйцэтгэх захиралтайгаа ч юм уу салбар хариуцсан захирал нийтийн удирдлагатайгаа байгууллагууд байгуулдаг контракт гэрээний нэршил маань өөрчлөгдсөн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ гэдэг ийм нэртэй болчихсон байгаа. Түүнчлэн одоо нөгөө цар тахалтай холбоотой ч тэр одоо бас нөгөө ажил мэргэжлийн хувьд бол харьцангуй техник технологийн дэвшилттэй уялдуулаад зайнаас ч юм уу гэрээсээ ажиллах боломжтой ажил мэргэжлүүд маш их болсонтой холбогдуулаад зайнаас ажиллах, гэрээсээ ажиллах бас ийм төрлийн гэрээний зохицуултууд бол орж ирсэн байна. Тэр энэ магадгүй одоо таны байгууллага яг энэ бүх одоо төрлийн гэрээнүүдийг байгуулах шаардлага үүсэх юм бол энэ төрлийн гэрээнүүдийн төсөлтөй бол
болчихсон байх учиртай. За эдгээрээс гадна төрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ, нууцын журам, ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам, цалин үүсний журмуудыг бол баталж мөрдүүлээд байгууллага маань бол үндсэндээ ядаж хөдөлмөр эрхлэлтийнхээ харилцааг зохицуулах суурь одоо нөхцөлөө хангаж байна л гэж ойлгох боломжтой болж байгаа. Тэгэхээр хуучин хуульд цалин үйлстэй холбоотой эрх зүйн баримт одоо бичгүүдийг заасан байдаг. Тэгэхээр шинжилсэн найруулгад бол одоо яг энэ талаар тусгаалan заасан зохицуулт байгаа юу? За тэгэхээр хуучин хуульд яг энэ цалин үйлстэй холбоотой ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлт, хөдөлмөрийн норм норматив батлах ёстой шүү гэсэн зохицуулт байсан. Үүнээс гадна үндсэн цалингийн сүлжээ жишг гэдэг ийм баримтуудыг ажил олгогчийн зүгээс батлах ёстой шүү гэд хуульчилсан байсан. Тэгэхээр шинжилсэн найруулга дээр бол яг миний эхний дурдсан нөгөө ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлт, хөдөлмөрийн норм норматив бол ажил олгогч баталж мөрдүүлэхээр заасан хэвээрээ байгаа. Үндсэн цалингийн сүлжээ жишг гэдэг маань бол цалин үйлсний журам болчихсон байна. Тэгэхээр тухайлаад одоо яг энэ суурь зарчмууд тодорхойлсонтой холбогдуулаад цалин үйлсний одоо зарчим болвол одоо цалин үйлсний зохицуулт ажилтнуудад ил тод байх ёстой гэсэн ийм зарчим бол бас орж ирсэнтэй холбогдуулаад ер нь бол цалин үйлсний ийм тухайлсан журамтай байхаар бол хуульчж өгсөн байгаа. Тэр байгууллагууд маань бол энийг бас анхаарах нь зүйтэй. Түрүүн би дурдсан асуудлууд донд нэг юу орхисон байна уучлаарай. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй холбогдуулаад нөгөө эд хөрөнгийн бүрэн хариуцлага бүхий ажлын байрны жагсаалтыг мөн ажил олгогч батлах ёстой байна. За тэгэхээр бидэнд чухал мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны сая дурдсан бичиг баримтуудыг аж ахуй нэгж байгууллагууд маань одоо батлан мөрдүүлээгүйгээс тухайн байгууллагад ямар эрсдлүүд учирч болох вэ? За юуны өмнө мэдээж зөрчлийн тухай хуульд заасан хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй. Тэр зөрчлийн тухай хуулийн 10-ын 16 дугаар зүйл дээр хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой зөрчлийн хариуцлагуудыг бол тухайлан хуульчилж өгсөн байдаг. Торгуулийн шийтгэлүүдийг зөрчил тус бүрээр нь тодорхойлсон байна. Нэгт. Хоёрт байгууллага одоо яг энэ сая миний дурдсан хөдөлмөрийн дотоод журам байдаг юм уу? Хөдөлмөрийн гэрээнийхаа яг төрлүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн одоо загвараа бэлтгэж аваагүйгээс шалтгаалаад ажилтан ажил олгогчийн хооронд үүсэх тэр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг наривчлан зохицуулсан ямар ч зохицуултын бичиг баримтгүй зүгээр ер нь бол нөгөө амаар тохиролцсон хэмжээнд л очно л гэсэн. Тэр хууль ёсны дагуу, гэрээний дагуу, талуудын харилцан тохиролцсон бичиг баримтын дагуу шаардлага тавих боломжгүй болно. Шаардлага тавьж чадахгүй юм чинь тухайн ажилтнаар ажил олгогч хүссэн хэмжээндээ ажил үүргээ гүйцэтгүүлэх боломжтой юу? Үгүй тий. За тэгэхээр нэг талаас нөгөө талаас ажил олгогч эдгээр бичиг баримтанд тодорхойгүй одоо цалин үйлсний журамгүй ч юм уу цалин үйлснийх нь тогтолцоо нь ойлгомжгүй нөхцөлд ажилтан мэргэжлийн хэлтийн байгууллагад хөдөлмөрийн хэлтийн улсын байцаагчид цаашлаад шүүхэд хөдөлмөрийн энэ дотоод хэм хэмжээнд хууль тогтоомжид нийцэхгүй байна гэд гомдол санал гаргаад явах ийм асуудал үүсч болзошгүй байна. Таны саяны дурдсан байгууллагуудад одоо ямар нэгэн ирэмт дараалал байгаа юу? За ер нь бол яг энэ хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэх хөдөлмөрийн хяналтын байгууллагуудыг бол шинээр тогтоож өгсөн. Тэгэхээр яг нь миний өмнө нь дурдсан яг нөгөө ажлын байрны бэлгийн дарамт, ажлын байрамдах төвчгүй орчныг үүсгэхтэй холбоотой, эсвэл бол нөгөө ялгуурлан гадуурхахтай холбоотой энэ асуудалд өртсөн, эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа ажилтан болвол дээд чатныхаа албан тушаалтан, аж ахуй нэгж байгууллагынхаа удирдлагад эсвэл хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид, хүний эрхийн үндэсний комист эсвэл цагдаагийн байгууллагад бол хандах боломжтойгоор энэ гомдлыг шийдвэрлэх маш олон тооны субъектыг хуульчилж өгсөн. Гэхдээ эдгээр байгууллагад бол
эрэмб дараалал тогтоож өгөөгүй байгаа. Гэхдээ нөгөө хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар бол шинэ зохицуулт орж ирсэн байгаа. Тэгэхээр энийг бол нэлээд онцгой бас ийм ач холбогдолтой зохицуулт орж ирсэн учраас хуульчид маань бол эргэж тухайлан бүр онцолж харсан байх гэж бодож байна. Тийм болохоор дэлгэрэнгүй бол ярьж нуршаад яах вэ, тэ? За тэгэхээр өнөөдрийн манд дугаар энэ үрээд өндөрлж байна. Бидний бэлтгэсэн энэ хүү подкастыг сонссон сонсогч та бүхэндээ баярлалаа. Мөн зочин хуульчаар оролцсон хичээн өмгөөлөгчдөд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За өнөөдрийн дугаарт урьж оролцуулсан Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлд талархснаа илэрхийлье. Тэгээ нэгэнт нэвтрүүлэг маань дуусж байгаа учраас бид нэр өнөөдрийн сэдвэр бол хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөгтэй холбоотой анхааруул зохих асуудлууд гэсэн ийм сэдвэр ярилцлаа. Тэгэхээр байгууллагууд маань ер нь яг энэ хууль тогтоомж нэгэнт мөрдөгдөөд хүчин төгөлдөр бидний амьдралд хэрэгжээд эхэлсэн учраас эрх зүйн орчноо ямар хэмжээнд хуульд нийцүүлэх ёстой юм бэ гэдэг талаар агшны мэдээлэл бол авчихсан баг. Тэгэхээр эдгээр хуулийн дагуу батлагдах ёстой бичиг баримтуудыг бол хуульчтай, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй байгууллагууд маань бол харьцангуй хялбархан даваад гарчих واخ. Яг хуульчгүй зөвхөн хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнтай ч гэдэг юм уу цомхон ийм байгууллагууд маань бол мэргэжлийн хуульчид хандаж энэ бичиг баримтууд дээрээ хянуулах байдаг юм уу, боловсруулах энэ зөвлөгөө үйлчилгээг бол мэргэжлийн хуульчаас авах нь танд дараагийн хуулийн дагуу эрсдэл хүлээхээс урьдчилан сэргийлэх энэ нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Тийм учраас бол харьцангуй манай Монгол улсын хэмжээнд бол аж ахуй нэгж байгууллагуудын маань дунд хуульчид хандах энэ соёл бол зөв соёл бол төлөвшөж байна гэж би бол үзэж байгаа. Тийм болохоор хуульчид хандаж энэ өөрт тулгамдаад байгаа яг энэ хөдөлмөрийн тухай хуулийн шинжилгээ найруулгыг мөрдөхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө зөвлөмжийг бол авахыг зөвлөж байна. За өнөөдрийн дугаар маань сонсогч нарт маань бол үр дүнтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. За бүгдээрэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа.